За миний хамт олон бүгдөө л Монголд хайртай Монголын төлөө явж байгаа мэдж байгаа. 14 мега төсөл гэдэг бол яг засгийн газрын энэ чадвах энэ байж байгаа царайнд нь бол арай л ахтаж байгаа юм да. Залих хэмжээнээс илүү л ажиллах гэж оролдох юм бол тэгэл тахаж өгнө шүү дээ. Бид яг чадлаас одоо ингээд нөхцөл байдлыг харахаар ингээд 14 мега төсөл ямар хүчтэй эхэллээ тэгэл дуугаа болчих чимээгүй болж эхэлж байгаа. Бүх талаараа хүчтэй байх гэж оролдоно гэдэг бол бүх талаараа сулын шинж байт юм аа. Стратегийн том хууль байна. Тэгэхээр энэ мөрөөдлийн жагсаалт энэ бодиттой болоосоо гэдэг үүднээсээ л энэ гишүүд ингэж ярьж байгаа шүү. Улсын их хурлын гишүүдийг Монголын ард түмэн сонгодог. Таад энэ агентлагийн дарга нар та нарыг нэгийн ч ард түмэн сонгодгоо. Дараа нь Монголын ард түмэн энэ хэрэгжсэнгүй уран чинь хоргүй гэсэн хортой байна. Гадрын сүнсний үйлдвэр чинь нохойн замаар орчлоо гэх юм бол бидэнтэй л ганцхан хариуцлага тооцдог. Улсын их хурл баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хянах утгаараа өнөөдөр араас чинь бас биднээс явнаа. Ард түмний өмнө хариуцлага үрдгийнхөө хувьд та бүхэн маань бидэнтэй бас ойрхон дотн ажиллаарай. Авч байгаа цалингийнхаа төлөө бас эх орныхоо төлөө. За хуулийн хугацаа байгаа 14 хоног байна 30 хоногт хариулт ирэхгүй бол гишүүдийг үл хөндлөж байгаа биш ард түмнийг. За ийм тохиолдолд гишүүд болон хурлын зохион байгуулалтаар хангаж байгаагийн хувьд шууд цэцэд өгнө гэдгээ одоо та нар өөрсдөө хариуцлагатайгаар хийхгүй л нялцганаа л байвал нялцганаа л байна шүү. За ингээд бидэнд мэдээлэл өгч оюуны минь сүвийг нийтлэл ярьж өгсөн нийт ажлын хэсгийн хамт олонд баярлалаа. Сайд нартаа онцгой анхааруулж хэлээрэй. Хэдүүлээ энэ ажлыг үр дүнтэй болгоно. За ингээд ажлын хэсэгт баярлалаа. Мэдээлэл авч дууслаа.